Бодоод үзтээ дэлхийн далай шиг их эзлэгүнтэй усыг хадахад хичнээн их энерги шаардлагатай вэ. Үүний тулд асар их дулааны их үүсвэр хэрэгтэй. Ингэж халаахад шаардлагатай энерги зарцуулалт нь дэлхий дээрх бүх цөмийн нөөцийг 3-аар үржүүлсэнтэй тэнцсэн. Далайг халуун ширэмдээр тавьсан тогоо шиг тийм хүчтэй дороосоо халахад юу үргэж байна вэ? Далайн ёроол руу шумбаж орж тийм хүчтэй халаах ямар их үүсвэр тэнд байгааг харцгаая. Шумбахын хэрээр ёроолтод байгаа аврах том улсыг бид олж харна. Галт улс. Дэлхий дээрх бүх оргилтын 75% нь яг усанд орох галт улсад явагдаж байна. Өмнө нь усанд орох дэлбэрэлтийг лав аажмаар урсаж гадагшлах замаар явагддаг. Харин усны багнан даралтны улмаас тесрэх дэлбэрэх байх боломжгүй гэж үздэг байсан. Тиймээс усанд орох галт уулууд усны зузаан давхаргийг халааж чадахгүй. Урсаж ялгарсан лав бараг тэр даруйдаад зарцна гэж таамагладаг байсан. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн судалгаанууд усанд орох галт уул дэлбэрэх механизмын тухай бидний ойлголтыг өөрчилж байна. Ийм дэлбэрэлтийн механизм нь ямар байдаг юм бэ? Магмын даралт 10-аас 30 мянган барын хооронд байдаг. Харин далайн хамгийн гүн хэсгийн усны багнан даралт нь ердөө 1 мянган бар юм байна. Тэгэд магмын огцон моргилолт болонгууд ус буцалж эхэлнэ. H2-ийн молекулууд ус төрөгч ба хүчилтөрөгч болон задардаг. Энэ нь хэдэн зуун мянган барын дотоод даралттай хөөс мэт хий усны хөндийг үүсгэдэг. Энэ хөөс нь усны багнан даралтыг сармагжуулдаг. Энэ бол нарийн төвөгтэй физик химийн процесс. Үүнийг хамгийн дэд хурдаараа нисэж байгаа дуунаас хурдан онгоцны нислэгтэй харьцуулж болно. Ялгарч шидэгдсэн плазма нь түүний хамрын өмнөх агаарын молекулын эсэргүүцлийг сармагжуулдаг. Үүний ачаар онгоц бараг л жингүүдлд нисэж байгаа юм шиг болдог. Хүчил төрөгч ба ус төрөгчийн шаталт нь ижил нөлөөллийг магмын замд үүсгэж тесрэх дэлбэрэлт үүсгэхэд хүргэдэг. Ийм тесрэлттэй дэлбэрэлт байгааг лицийн судлаачдын нээлт баталдаг. Бид номхон далайн ёроолын Хуан де Фука хавтангийн бүсийн километруудаар үргэлжлэх Тефрийн талбайг өөрөөр хэлбэл тундчилж тогтсон галт уулын үсийг судалсан. Математик загвар нь эмхүү хаялга хормоо зөвхөн асар их хүчтэй дэлбэрэлтийн үед үүсч болно гэдгийг харуулсан. Үүнчлэн галт уулс нь улаан гадагшлуулахаас гадна дэлбэрэлтийн үедээ гидротерм буюу халуун усны урсгалыг цацаж шиддэг. Судалгаанаас харахад тусламгай усны хэмжээнд зүгээр л асар их 40 сая орчим олимпийн усан сангийн устай тэнцвүүц байж болно. Мөн тэд дэлбэрэлтийн үеэр хурдан үүсдэг. Аваар дахь Юлиус Максимилиан их сургуулийн Бернт Симоновский тесрэлтэд оргилын далайн халалтанд оролдог хөв нэмрийг батлахдаа усанд ор дэлбэрэх үед далайн тулааны тэнцвэрийн урсгал тусдаа орон нутагт эсвэл бүр дэлхийн хэмжээнд алдагддаг. Гэсэн хэдий ч далай тэнгисийн хэмжээг харгалзан үзвэл ийм хүчтэй усанд орох дэлбэрэлтийн энергич түүнийг халаахад хангалттай хүрэлцэхгүй. Учир нь идэвхтэй галт уулс хаасайгүй байдгүй. Дэлбэрэлтийн тохиолдлын үе болдог. Тэгвэл ягаад сүүлийн 30 жил далай ингэж халаад байна вэ?